Сайн байна уу? Өнөөдөр бид өглөө тосоор амаа зайлах буюу oil. Pulling гэж юу басах? Үнэхээр хэрэгтэй юу гэдгийг хамтдаа ойлгоцгоё. Өглөө босоод шууд шүдэ угаадгүй. Тэгвэр чи нэг чухал ашхмыг ажгасаад байж магадгүй. Oil pulling гэдэг нь эртний. Уламжлалт дарга бөгөөд өглөө үлэн дээрээ тосоор амаа зайлахыг хэлдэг. Харин энэ нь ямар ашиг тустай вэ? Нэгдүгээрт амны хөндийн бактерийг багасгахад тусалдаг. Хоёрдугаарт амны эвгүй үнэрийг багасгана. Хизний өнгөр арилна. Гуравдугаарт буйлны эрүүл мэндийг дэмждэг. Мөн шүдийг илүү цэвэрхэн гэрэгцэн харагдуулж чадна. Хэрхэн зөв хийх вэ гэвэл? Нэг халбах тос амандаа хийгээд 5-10 минут зөөлөн зайлаарай. Хамгийн чухал нь зайлахгүй. Ямар тос хэрэглэж болох вэ? Кокос, олив, эсвэл наран цэцгийн тос хамгийн тохиромжтой. Гэхдээ энэ нь шүд угаалтыг орлохгүй гэдгийг санаарай. Зөвхөн нэмэлт арчилгаа юм. Хэрвээ чи байгалийн аргаар өөрийгөө ачлах дуртай бол энэ аргыг заавал туршаад үзээрэй. Хэрвээ энэ бичлэг хэрэгтэй санагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Мөн чи туршиж үзсэн бол комент дээр үр дүнгээ хуваалцаарай.